За сайн байцгаана уу? Дэд зэгц номын зохиогч, сурагч. За дэд зэгц дотоод бие хөтөлбөрийн чиглүүлэгч багшаар ажилладаг Ундрмаа гэдэг хүн байна. За тэгээ энэ удаагийн дугаартаа хамтдаа ярилцаж өгөөч гэдэг ангийнхаа найз коуч Солонбаатрыг урьсан байгаа. За ингээд зэгцийн талаарх ойлголт ер нь энэ талаар хүн яаж зэгцэрхдэг, зэгцгүй байд юм уу, зэгцтэй байд юм уу гэд ярилцъя гэж бодоод урьсан байгаа. Тэгээд урилга хүлээж аваад ирсэнд баярлалаа. За бүгдээрэнд нь энэ мөчийн мэндийг өргөе. За юуны өмнө сайхан өөрөг нь хийж бүтээж байгаа энэ ажилд үйлсээр оролцож одоо урьсанд их баярлалаа. Тэгээд миний хувьд болохоор Ундрмаагаас асуух юм байна. Асуулт хөтгөгчийн зүгээс оролцох юм байна гэж ойлгож байна. Тийм. Тэгэхээр хамгийн ихний асуулт юу гэсэн үг гэхээр яагаад юу ном бичих болсон шалтгаан байдгийг тий энэ талаас илүү их дэлгэрүүлж хүмүүст өргөө танилцуулаач гэж ихний асуултыг тавьж байгаа. За ном бичих болохоор нөгөө оны зааг дээр төлөвлөгөө гаргаад нэг тэгдэг штэ тий. Тэгээ яг л нэг тэр зарчмаар энэ онд нэг ном бичиж тийм илүү гэдэг бодол сүүлийн 2-3 жил байсан. Гэхдээ эхлээд явж чаддгүй гацчдаг ус. Тэгээл за би бичиж чадахгүй мэнгээ орчихмоо дараа жил дахиад нэг тийм мөрөөдөл ч юм уу хүсэл ч юм уу дотоод дуугуулаа байгаад байдаг. Тэгээд 2-3 жил давтагдсан. Тэгээл филдчдэг. Тэгээ сүүлд 2003 онд нөгөө төрж таарад, декреттэй байж таарад. Тэгээ төрсний дараа нэг юм нэг гоё өөрийгөө сонсох, өөртөө ажиллах нэг тийм боломж үүсдэг штэ тий. Тэр үе дээрээ нэг сургалтанд суугаад ерөөхдөө нөгөө дотгошоогоо өөртөө ажиллаад өөрийгөө сонсоод ингэжсэн чинь л ном маань ингээд сарын дотор бичигдсэн. Нөгөө 2-3 жил дамнаад хийж чадахгүйсэн зүйл маань сарын дотор бичигдээд араас 4 ном 4 сар дараалаад бичигдсэн. Тийм. Тэгэхээр нөгөө яаж бичих үү гэж судалж ч юм уу, судалгаа хийж яваагүй ерөнхийдөө дотроос маань ингээд хийгдсэн. Цаг нь болоод одоо би өөрөө бэлэн болоод хийсэн ч гэх юм уу тий. Тэгжил одоо тайлбарлана байна. Тэгэхээр ингээд ном бичсэн хэр нэг юм хүнд мэдрэмж ч юм уу нэг юм төрдөг байх гэдэг юм тий. Өмнө нь. Тий. Одоо эмэгтэй хүн их хүн одоо хүүхэд төрүүлэхэд одоо нэг юм өвдөлт ч юм уу нэг юм авч иж хүүхэд төрүүлдэг шүү дээ. Яг үнтэй адилхан ном бичиж байгаа юм. Номын зохиолч жишээл яг ямар мэдрэмж төрдөг. Одоо сонирхоод асууж байхад. Тий. Яг тийм байд юм бэ гэж бодсон. Өөр дээрээ харахад ч гэсэн хүмүүс дээр харахад ч гэсэн ингээд ном бичмээр санагддаг хүмүүс ер нь их байж тээ. Тэгэхээр тэр хүний дотор нэг тийм хүнд хэлж өгөх ёстой нэг тийм мэдрэмж, мэдлэг ч юм уу тий. Дотоод мэдлэг хүч ч юм уу ингээд байж байгаа. Тэрийг хуваалцах цаанаас юм хүсэл эрмэлзэлтэй байдаг. Тэр илэрч гарч байгаа нэг төрлийн ном юм шиг байна. Миний хувьд болохоор нөгөө төрөөд удаагүй байсан, яг Улаанбаатарын утаа эхэлсэн үе байсан. Тэгээд яаж ингээд энэ хүүхдүүдийг утаанд байгаа тэр эмзэглэл дээр яаж би хүүхдүүдэд туслах уу? Хүмүүст би яаж тусалж болох уу? Би юу хийж чадах уу гэдэг асуултан дээр ингээд маш хүчтэй унжижсэн баг энэ сэтгэл өвдөөд тий. Тэр бас нэлээд нөлөөлсөн баг. Тэгээд нөгөө талаасаа хамгийн сонирхолтой нь юу байсан гэхээр яг ийм зэгцрэх тухай ойлголтыг бичиж гэж бүр яг бодож исэн. Тэр нөгөө энгийн ойлголтуудаас эхлээ минимал байх хэрэгтэй байна. Авсаархан байх хэрэгтэй байна гэдэг ингээ ойр зургийн ганц нэг мэдрэмжүүд ингээ тэргүүрээ судлаад явж исэн. Гэтэл яг нөгөө бэлтэж байгаа дишээгээ орцсон юм шиг. Одоо тэнгууд эндээс нэг асуулт дахиад гарч ирсэн л минималист байх гэж ярьжлаа шүү дээ. За яг орчин үед хүмүүс нэг юм ахуйн хувьд те тавилах юм уу нэг юм жижигэн байх хэвээр машин тэрэг нь одоо бензин багаддаг ч юм уу хууц ундран цөөхөн байх хэвээр гэл минимал гэж ойлгож байна те. Тэгвэл бие хүн одоо энэ минимал гэдгийг өөрөөр яг яаж авч хэрэгжүүлдэг юм. Хүний сэтгэл ширэл минимал байх боломжтой юу? Сэтгэл минимал байх боломжтой юу гэж байна. За ямар ч үсэн нөгөө минимал байх буюу авсаархан төсөөрхөн байх амьдрах гэдэг зүйл нь бидний амьдралд байх нь өөжтэй мэн. Яа тэгэхээр одоо шкаф дүүрэн хувцастай байгаа хэрнээ тэр хувцсныхаа нэг 20%-ийг 80% таа хүмүүсэд идэг бус юмнууд ингээл байгаад төгжигдчихдэг тий. Тэгэрэн шиг нөгөө юу гэдгийг бидний төвлөрөл, бүтээмж, цаашлаад санхүү, цаг хугацаа маргааш юу өмсөх гэж бодохгүй байх чинь хүртэл ингээд одоо энерги хэмнээд нь шүү дээ. Ер нь ингээд бид нар нөгөө нэг яагаад хоол идээд байгаа, яагаад унтаад байгаа юм, яагаад дулаан байр, дулаан машин энэ бүгдийг хийгээд байгаа гэхээр дандаа өөрийнхөө эрчим энергийг нөөцлөх, хадгалах, тижих ийм юмны төлөө яваад шүү дээ. Тэгэхээр тэр энерги нөгөө нөөцлөх, баг урах юм байгаад байна. Нөгөө талаасаа харахаар минимал байх гэдэг нь өөрөө зүгээр гадна талдаа ингээд би минимал болчих хуцаа цүүлчих гэхээс илүү дотоодоосоо ингээд нэг тийм хөнгөрөх гээд ах хүсэл
хөнгөн одоо ачаа багтай, сэтгэлийн ачаа багтай ч юм уу, бодлын юм тийг багтай ч юм уу байхыг хүсдэг тэр мэдрэмжтэйгээ уялдахаараа гадна талд нь тэр гарч ирдэг баг. Яагаад японочууд ингэж минимал болоод байна гэхээр тэр хүмүүст авж байгаа нөгөө сэтгэлийн ачаа дарамт хичнээн өндөр хөгжилтэй байсан ч гэсэн дотоодд нь ингэж нэг тийм даагдаж өгөхгүй юмнууд байгаад шүү дээ тий. Тэгэхээр тэрийгэ илэрхийлж гаргаж ирж байгаа нэг шийдэл нь яваа ингэж явцдаа тийм болцсон юм шиг. Монгол хүмүүсийн хувьд бол анханасаа л тийм нөгөө уужуу тайван саруул ухаантай өв соёлд нь язгуурт нь энэ зүйлүүд байжсэн учраас авсаархан төсөөрхөн амьдраад бүр ингэ тэр нь соёл болцсон байсан байгаа байхгүй. Тэгэхээр бид нар минимал гэдээ яриад байгаа боловч яг бидний өвдөцүүдийн өвөмгийн амьдрал дотор энэ бүх зүйлүүд байсан. Минимал байна гэдэг нэг талаасаа илүү юм байхгүй. Гэхдээ дутуу юм байхгүй. Дүүрэн, сэтгэл хангалуун. Тэгсээр нь авсаархан ачаа багтай хөнгөн амьдрах. Тийм л хүсэл юм байна гэж. Одоо тэнгууд одоо энийг сэтгэлдээ ингээл одоо яах хүн минимал байх хэрэгтэй юм байна ингээл та ярьж штэ. Гадна дотор гадна талдаа цэцэгдэг шиг дотор ингээд зэгцрэх ёстой юм байна гэхлээр нөгөө талдаа зэгцрээгүй асуудал байдгүй хүнд. Тий. Ямар асуудал байдгийг хүнд ер нь. Үнийг зэгцлээгүй болсноосоо хойш сэтгэлгүй болохоор хүн ямар асуудал дундгийг гэдэг ч юм уу. Үний бие сэтгэл физиолог те залгуулад энэ ахуй амьдрал ажил мэрэгэл бизнес яаж нөлөөлөх юм гэдгийг юм. Тий яг үнэ. Нэм асуулт гарч ирэх гэдэг тийм. Тий яг үнэ. Тэгэхээр нөгөө дотор байгаа зүйл гадна талдаа илэрхийлэл болоод гараад ирээд байгаа. Одоо жишээ нь юу гэдгийг ахуй дээр ингээд буулгаад харъя л да тий. Би яг нэг хэсэг тиймээс ингээд гэрээ цэвэрлэл ингээд зочдууд л шиг байх гал баг ингээд тоосоо шалгаад нэг хялгаас унтсан байвал ингээд эн чинь нөгөө гадна талд ингээд нэг илрээд гэрээ цэвэрлээд гүгээд байгаа нь дотоодод нэг тийм гялгар дүр байгаа байхгүй дутуу. Одоо нэг тийм сайн байх төгс байх гэдэг өөрийгөө шахаад байгаа дүр. Зарим айлд ингээд яваад очихоор савн, шампунь юу гэдэг бүх ингээ хэрэглээд дууссан саваа ингээ өрөө тавьсан хаяагүй ээждэг. Одоо нэг тэр чинь ингээ юу минимал ингээ бүр максимал шүү дээ тий. Тэгэхээр тэр эргээд дотор талд нь юу вэ гэхээр тэр хүн хуучин юмнаас салцдаг. Хаах ёстой харилцаагаа, дуусгах ёстой харилцаагаа, хаях ёстойг тогшлооч хайж чаддаггүй. Ингээ дотроо хураагаад яваад идэггүй. Дотоодд нь нөгөө хураацсан мэдрэмжүүд байж идэг. Болж таарч. Тэгэхээр чи яалтчгүй ингээ дотор талд байгаа юм гадна талд ахуй дээр илрээд байна. Гадна талд байгаа зүйл эргээд дотооддоо бас нөлөөлөд байна. Тэгэхээр дотор байгаа юм гэхлээр одоо энэ нөгөө нэг юм сэтгэл зүйн хувьд бол эмгэг ч юм уу одоо хүмүүсүүд драма өдргээл ярьдаг ус баганаас нэг юу ч үгүй нэг дотоод хүүхдийн юу юм уу гэл тий. Энэ юмнуудаас холбогдох гэдэг нь тэгэхээр шууд холбогдно. Тэгэхээр нөгөө талдаа зэгцгүй байгаа хүний сэтгэл дотор ямар нэгэн засах ёстой, гүйцэх ёстой асуудал дуусгаагүй ажлууд байд гэх юм уу? Тийм, зэгцгүй байгаа учраас бид нар зовоод байгаа юм шиг амьдраад идэм бил. Одоо зовлон гэдэг шахаар ингээ бүгдээрээ л гой сайхан аз жаргалтай амьдрахыг хүсэж байгаа хэрнээ өөрөөсөө төвшөнд бид нар зовоод идэм байгаа байхгүй. Өнөөдөр ингээ бодож байгаа жишээ нь хүүхдэн цэцэрлэгт орж чадахгүй байгаа ээж хүний зовлон. Хүүхдүүд нь цэцэрлэгт орсон хэрнээ тэрийгэ зөөгөөд тэрэндээ түүртэд байгаа хүний зовлон. Эсвэл хүүхдэд нь цэцэрлэг олдохгүй хүүхдэд цэцэрлэгт өгчих юмсан гэдэг нэг юм дутуу хийгээд байгаа зовлон тий. Тэгвэл нөгөө талдаа бүр ингээд хүүхэдгүй байгаа энэ гурван ээжийн байгаа тэр зүйлийг хүсэж байгаа нэг зовлон гэ тий. Тэгэхээр нөгөө бидний нөгөө нэг юу гэдгийг амьдрал үүлийн өөрч гэдэг юм уу олон янзын нөхцөл байдлууд нь зовлон гэж хараад байгаа зүйл эргээд цэгцийг алдуулаад байгаа. Ингээд тийм болонгортой бусгаатай тийм ингээд юу хаана юу болоод байгааг мэддэхгүй тэрийг өөрөөсөө бид нар анзаарахгүй тэгэл би зовоод байна яаж яах вэ гэж яваад идэг яг үнэндээ энэ нэргээ цэгцийг алдуулаад идэг тэр цэгцгүй байгаад ин гэдгийн цаана нь бид нар нөгөө ойлгож ухаараагүй таньж анзаараагүй зүйлүүд л байж тийм ээ би ийм юмд шаналаад байна шүү энэний шийдэл нь юу вэ гэдэг ингээд бид нар гаднаас хайдаг шүү дээ тийм сураал ном уншаал подкаст сонсоол гэтэл тэр энэний шалтгаан юу вэ гэдэг мэдлэгийг авчаад дотроо орох юм бол тэр дотор ингээд нэг тийм тохиргоо хийгдэх. Одоо энергиэр ярих юм бол тэнд нэг юм сүрэг энерги мэдрэмж яваад байгааг гэдэг ингээд эрэг болгочих юм бол нөгөө зовлонтой байгаа мэдрэмжүүд чинь зүгээр л туулах дайрах. Миний амьдралд орж ирэх ёстой байсан хүн, орж ирэх ёстой байсан ажил, надад нэг сургалт ухаарлыг өгөөд явсан. Одоо миний амьдралын л нөгөө заяа зураг гэдэг юм уу те. Тэр л юм байна. Бидний сайн сайхны төлөө байгаад байхгүй бүх юмсууд те. Тэнгүүд одоо нэг ийм асуулт байх гэдэг юм л наа чинь. Энэний юмнаас бид тэгвэл яаж гарах ёстой?
яаж одоо би мэдчихээн те одоо за миний сэтгэл нэг эвгүй байгаад байна. Засах хөстэй, хийх хөстэй юм байгаа юм байна. Яаж энэс гарах уу, арга зам юу байх хэвтэй байдгийг. Тэгэхээр нөгөө бидний асуудлууд эргээд биднэрт байж идэг те. Яаж гарах уу гэд асуулт асууж байгаа бол тэр асуултын хариулт бид нар дотор байж идэг. Бүх юм дотор байдаг. Дотор гэдэг ингээ яриад бүр залхахдаг сүултээ. Тэгээ хаана байгаа юм бэ? Дотор байгаа юм бол гараад ирээчээ гэд ингээ багтрах, бачуурах мэдрэмж байдаг шүү дээ. Би яг яагаад би ингэж байгаа юм гэд. Тэгэхээр хариулт дотор байдаг гэдэг бол яг үнэн. Тэгтээ тэр хариултыг сонсоход та өөрөө бэлэн байна уу? Бэлэн болсон уу? Буюу дотоод дуу хоолой зүн мэдрэмж одоо юу гэдгийг тэр зүйлээ та сонсохгүй наагур нь орж ирж байгаа ингээ бодлын шуургантай л алдчихдаг. Эсвэл сэтгэл зүйдэр байгаа нэг шарах трама юмдаа хөтлөгдөөд би зовоод байна, ийм хэцүү байна гэж явцдаг тий. Гол юм нь ингээд яг нэг байцааны гол шиг юм тэр дотор байгаад байгаа байхгүй. Наан нь ингээд бодлын давхраг сэтгэлд байгаа шарах дээр нь ингээд одоо ахуйудаа баригдсан тий. Ингээл маш 5 өрөө байртай 5 өрөөгөө өдөржин цэвэрлэл байгаа хүн бол тэр гол руугаа орж идэггүй. Ахуй дээрээ л ингээд тонгочод идэг. Зээлээ төлөхгүй л ингээд яваад байгаа хүн бол нөгөө зээлэл бодоод энэ нөхөс дотгошоо орохгүй болчдөг ч юм уу тий. Тэгэхээр тэр нөгөө гол руугаа орохын тулд наан байгаа зүйлүүдийг бид нар засаж янзалж юу байд юм бэ гэдгийг эхлээд тархиндаа мэдлэг болгоод авчих юм бол анзаараад эхэлт юм байна. Анзаараад ирэхээр тэн дээр шийдлүүд нь гарч ирдэг. Танд хэрэгтэй ном, хэрэгтэй хүн, хэрэгтэй сургалт ч юм уу тий. Тэгэл явчих юм байна. Гэхдээ энэ нөгөө нэг ном уншсан хүмүүс ч юм уу сургалтанд суусан хүмүүсээс ингээд айгаа амархан юм байна гэдэг бас нэг тийм хүлээлтээс орж ирээд байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг юу тийм бид нар жин хасахын тулд хэцүү байдаг шүү дээ тий. Фитнест яваад маргааш өглөө явмаар үуч юм шиг санагдаад булраал болчдөг ч юм уу гэж бодоод мөнгө төлсөн юм чи явъя гэл ингээд яг тэрэн шиг дотоод ажил гэж үзээд өөрлөг орно гэж үзсэн бол бас тийм амар бол биш. Амттай бол биш тийм гоё нөгөө аз жаргалын гармо ялгаруулад авах зүйл биш. Яг нөгөө нэг тэр дотор байгаа зүйл чинь бидрийг өвтгöd штэ зовоогоод тэр өвдөд байгаа өвчний шалтгааныг болоод онцлоод өөрөө тэрийг эмчилнэ гэдэг чинь нөгөө цухтаад байсан, дарцсан байсан мэдрэмжүүд, мартахыг хүссэн байсан мэдрэмж рүүгээ эргээд нүүр тулж ороод тэрийг засгалчиж байгаа. Нэг үнэн нь болохоор хичнээн бид нар сэтгэл зүйчдэр очоод нэг асуудлыг тухайн асуудлаар шийдэх болохоос гүн рүүгээ орж идэггүй. Харин өөрөө сэтгэлтэйгээ ажиллах, өөрийнхөө сэтгэл зүйч байх тэр мэдлэгийг олж аваад туршаад үзчих юм бол цаашаа ингээ бие дагаад өөртөө гэр бүлийнхаа хүмүүстээр ажиллаад явчих юм шиг. Тэнгүүд одоо ингэж нэг юм бэлэн болсон хөнгөл байдаг шүү дээ. Яг үнэхээр асуудлыг зэгслэхэд одоо би яг бэлэн болсон уу гэхээр зарим асуудлын хувьд бол арай цаг нь болоогүй ч юм уу. Аль эсвэл шалтгааныг зөвхөн гаднаас хайгаад явж идэг хүмүүс байдаг тий. Тий. Яг тийм. Ерөөсөө яг тийм ингээд хичнээн хэрэгтэй хүнтэй уулзаад, хэрэгтэй хүнтэй сургалтанд суугаад ном уншсан хэрнээ тэрнийхээ өгөөжийг хүртэж чадахгүй дараа нь ойлгоод идэг штеп. Тэр сургалт тэр ном дээр гарсан чинь энэ байсан биз дээ. Тэгэхээр бид нар зарим тохиолдолд ингээд хоцорсон яваад байгаа байхгүй юу? Хоцорсон ч гэж хэлгээ таашаа. Энийг нөгөө цаг нь болоогүй. Тэр нэг хэрэгтэй орон зай огтлолцол дээр яг ингээ хэрэгтэй хүмүүсээс мэдлэг юмнуудыг л авах гэдэг шүү дээ тий асуудлаа шийдэх. Тэр нөгөө болсон байна, болоогүй байна гэдгийг жишээ нь нөгөө хүн ингээд 3 янзаар суралцдаг юм байл да. Эрдэм мэдлэгээр суралцаж болдог. Сургалтанд суугаад ингээд уншаад нөгөө талдаа нөгөө хүмүүсийн амьдралыг хараад туршлагаар нь суралцдаг. За аав ээж өөр ингэж шүү, нийгэм дээр ингэж шүү, би ингэж болох юм, ингэж болохгүй юм гэж суралцдаг. Энэ хоёроор суралцаж чадахгүй бол нөгөө тууллаараа суралцдаг. Буюу яг өвдөж байж ирүүл байхын үнцнийг ойлгодог. Тэ? Ингээ гараа хөдлөж чадахгүй байгаа үедээ 5 3 чинь тавуулаа бийж хамт ажилт юм гэдэг үнцнийг ойлгодог шиг. Туулаад ирэхээрээ нэрэл нэг юм болохгүй байна да. Би юусаа асуудлынхаа эзэн нь яг би юм бэ. Би өөрөө юм бэ. Бусад хүмүүсээс нөгөө алдаагаа хайгаал, гомдлол, гоншигноол, илүү нөхцөл хүсэл, илүү шаардлага тавьгаа болоод ерөөсөө би л юм биш гэдэг тэр уналт юм шиг байгаа багт нэг талтай. Тэгэхээр туулалт гэдэг яг юу гэж юм ойлгох вэ? Туулал гэдэг нь болохоор яг л өөрийнхөө эрчим энерги, сэтгэл зүрх бүх юмар туулаад гатчаад усыг гатлаад цаана нь гарч байгаа бодит туршлага. Юу гатлага вэ? Бэрхшээлийг, жаргалыг жижүүлнэ. Ерөөсөө өөрийнхөө амьдралыг туулаад зовлон жижүүлэх. Зовлон жижүүлнэ. Өвчин жижүүлнэ. Ерөөсөө тэр хүний амьдрал тухайн орон зай, цаг орон зайд юу орж ирж чинь тэрийг хөл нүцгэн туулж гараад тэндээсээ сураад хүчээ аваад ойлголт ухаарлыг аваад унаад босоод уйлаад тий
магадгүй ингээд гой хөөрөөд баясаад бардан болоод ч юм уу тэр бүх зүйлийг хийгээд ард нь дүгнээд нэг ухаарлыг авчих нь нэг туулал юм шиг. Одоо нэг циклч гэж үзэх юм уу тий. Тэрийг л туулал гэж одоо ойлгоод. Тэгэхээр туулж гарсан хойно бүгдийг ухаарах гэдэг нь тий. Дөнгөж түрүүний ярьдаг нөгөө цаг нь болоогүй хүний тухай ярихлаар тэдгэр хүмүүс мань туулаад явж байгаа гэсэн үг үү? Тийм, туулал дээрээ явж байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө заримдаа бид нар ингээд туслах гад юу гэдгийг тэр хүн 3 автобусны буудлах газар алхаж явж байгаад алхаж явах явцдаа нэг юмыг ойлгоцохоор тийм туулал байж болно шүү дээ тий. Одоо юу гэдэг чи момент байж болно. Алхаж явж байгаад ийм юм биш тий. Би энийг ингэж хараадсан чи юм байсан биш тий ойлгочих байсан юмыг би хажууд нь нэрч таксита зогсоод найзаа төхөлөд өгөөс суучих гэдэг юм бол нөгөө хүний тууллыг ингээд ухаарах хэрэгтэй байсан юм. Хураачж байгаа. Тэр хүнд ч төвөг болоод нөгөө хүн ч ихэд таашаа 10 буудлал алхах болох ч юм уу тий. Тэр өнцгөөс харах юм бол нөгөө цаг нь болоогүй зөвлөгөө цаг нь болоогүй чиглүүлэг энэ төр ямар ч хэрэггүй. Хинхнийхээ цаг үрчдэг юм шиг. Одоо нөгөө хүмүүс сүлдүүдийг юм сүнсний сэрэлт явагдаж байна гэж ярьж штэ. Тэр энэ туулалттай хамааралтай байж болох уу? Болно. Яг туулаад явж байгаа хүмүүс жишээлбэл одоо яг сэрхэд бэлэн бүхнийг ойлгоход бэлэн ч юм уу эсвэл бэлгийн мэлмээ нэгж байгаа ч юм уу. Тийм. Нөгөө хүний хөгжлөөрөө яг ингэж бид нар явж байгаа л нэг 20 нас хүртэл бол бид нар гадна талаас нь өөрийгөө хардаг шүү дээ. Гоё байх гал, ганган байх гал. Тэгж байгаа л сүрэлдээ одоо эрдэмэдэг ажлын байран дээр гараад ирэхээр энэ чинь хүнтэй харилцаж сурах хэрэгтэй маань soft skill ч юм уу тий. За албан тушаал ахаад ирлээ гэхэд менежмент стратеги ингээд цаашаа ахиж хөгжиж явсаар хагаад ажил хийлээ, аялдаг боллоо, мөнгөтэй боллоо, гэр бүлтэй боллоо. Ингээд цаашаа л ингээд бид нар ахаад идэг уулаасаа нөгөө мөн чанараараа сайжруулалтыг хүсээд идэг. Тэгээд яваад ангууд эргээд одоо энэ амьдрал чинь яг том зургаараа юу юм бэ? Утга учир нь юу юм? Би яг хаана байгаа юм? Би хий юм бэ ч юм уу? Гээд ороод ирэхээр нөгөө ухамсарын төвшөнд буюу тэр сүнс гээд байгаа зүйл маань бидний нөгөө дотоодод байгаа анханасаа хүн болж төрсөн нэг зоригтой төрсөн байгаа шүү дээ тий. Зүгээр бид нар чинь нэг тийм үр дүн биш. Анханасаа хүний заяанд төрсөн тэр зорилгоо төрөхдөө өөрөө өөртөө тэгээд ирсэн тэр сүнсний мэдээлэл буюу эрчим энергийн нягтралтай тэр мэдээллийгээ тэмтрэх. Миний дотор нэг юм байгаа юм шүү дээ. Дотоодод нэг мэдрэмж байна шүү дээ. Гэдэг дээрээ очих тэр нөгөө замналууд нь хувь хүний хөгжил нь ингэж явсараа тэндээ очих нь туулал ханах юм шиг. Одоо нэгдүгээр ангид орж байгаа хүүхдийг шууд дөрөвдүгээр ангид оруулаад явчих болохгүй та адилхан юм шиг тий нэг талаараа. Тэг яг өөр дээрээ харахад ч гэсэн тийм байгаа байхгүй хүмүүсийн зөвлөгөөг авч ирсэн хэрэгжүүлж ирсэн үгүй яагаад тэгэхээр би энийг өөрөө туулж ухаарах хэрэгтэй байсан. Тэрийг ухаарах бол тэндээс нөгөө согт утцсан юм дараагийн цикл дараагийн 10 жилд ингээд онгорхоо нөхөөс болж гаргаж ирээд бүр эргээд ундагч юм шиг. Таны номыг харж байхад энэ дээр одоо гэр бүлтэй холбоотойгоор бас бүлгүүд бичигдсэн байна л да тий. Ахуй ганц цэцлэх гэл. Одоо энэ за ерөнхий нэрний бичлэл энд бол би гэр бүл бас энэ багтсан байдаг байх гэж багтаж байгаа гэж ойлгож байна л да. Тэгэхээр гэр бүл гэхээр энд бол хань нөхөр тий эхнэр хүүхдүүд багтах гэдэг. Тэгэхээр жишээл гэр бүлийн гишүүн миний хувьд би өөрөө одоо миний дотор сэтгэл нэг юм одоо түрүүний зэгцэс гэдэгтэйгээ уялдуулах юм бол зэгцгүй байвал одоо ямар үр дагавар гарах юм? Сөрөг үр дагавар. Эсвэргээрээ эрг байвал ямар үр дагавар гарах юм? Энийг юу гэж ойлгож байгаа вэ? Тэгэхээр яг шууд холбоотой шүү дээ. Бид нар чинь ингээл хамт амьдрал, хамт ярилцаал, хоолой хамт идэл ингэж байгаа учраас нөгөө хүн одоо зүгээр би жишээ нь ингээд зэгцрээгүй байхдаа ямар байсан бэ гэхээр муухай ааштай, хартай, ууралдаг, уурлахаа урдаа барьдаг. Тэгээ нөгөө ахуй дээр бол ингээд нэг ойр зургийн гэрээ цэвэрлээд тэрнийгээ ингээд тэгсэрнээр ингээд дотор би нэг хийх юм байгаа да. Би ийм байх ёстой биш те. Надад нэг юм байгаа, би нэг юм хийх ёстой гэд юу ч юм нэг юм хайгаад идэг те. Эргээд эн чинь нөгөө стресс болоо бодит амьдралаар буугаад ирэхээр хамт байгаа хүмүүстэй шууд нөлөөлөд ирдэг. За тэгэнгүүт жишээ нь одоо нөхрөө хардаад явчихгүй, салчихгүй, өөр хүн сонгочихгүй гэж яхаа оройд хоор нуцтаал араас нь ингээд шалаад идэг нэг тийм сэтгэл зүйн сөрөг мэдрэмж шүү дээ тий. Энэ жишээ нь тэр хүмүүст шууд л нөлөөлж шүү дээ. Хүүхдэд траума болж чинь нөгөө хүнээс шахлуулаад байна, өөрийгөө зовоогоод байна. Тэгэхээр нөгөө зэгцрэх гэдэг зүйл чинь эргээд зөвхөн миний асуудал биш. Гэр бүлийн төвшөнд нэг хүн зэгцрээд ирэхэд нөгөөдөлдөө шууд ингээд нөлөөт. Өө ээж яга сайхан хартай болчих. Эхнэр яга намайг хартаа болчих. Тэ?
гэдэг чинь ингээд шууд л бодол амьдрал дээр харагдаад ирж байгаа. Тэгэхээр бүх зүйл бид нэр харилцаа байгаа учраас зөвхөн хамт олонны төвшөнд ч гэсэн тэнд нэг сэтгэл зүйн шаргатай ч юм уу те одоо хамт ажиллаж байгаа хүний мяалаад дараад идэг те дотроо нэг тийм ялах мэдрэмжтэй хүн цэгцээ алдсан хүн байлаа гэж бодоход шууд л нөлөөлдөг тий яг тэр шиг. Тэгэхээр нөгөө та өөрөө цэгцэрх юм бол ертөнц цэгцэрнэ гэдэг байгаа юм том афоризм чинь бодит амьдрал дээр буугаад тэгэхээр эргэн тойрны зүйлүүд яг дагаад цэгцрээд ирдэг. Таны номон дээрээс дүрээ зэгслэх гэдэг нэг юм бид гарч ирлээ л да. Тэгэхээр одоо би нэг ойлгохлоор хүн ер нь нэг амьдралын олон дүртэй байдаг юм байна тий. Би ажил дээр шийдвэл нэг юм сайн одоо ажилтан байх гал тий даргын нүд нэг юм өөр байна тий. А гэвч би гэртээ ирээд нэг юм өөдгөө тайлж үлгэнгүүтээ нэг юм аавын дүр гэдэг ч юм. Тэр хүн болгонд ийм дүрүүд байгаад байна уу? Миний талаар ингээд нэг юм тийм дөрүүд бүр байхдаа 10 20 тоологдохооргүй шахам байт юм бэл. нэг хүнд. Тийм. Бараг ингээд бичээд ахаар 100 муу болж байгаа байхгүй юу? Тэгээд дүр одоо юу гэж хэлэх юм бэ? Ойлгуулад тэр олон эрэгч бай сүрэгч олон дүрүүдийг бид нар хаанаас яаж авдаг вэ гэдэг нэг сонирхолтой. Дүрийн их сурвалж орж ирээд тэр бодиттой бол хэрэгжчихдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр танд жишээлбэл яг одоо хэдэн дүр байна? Тий. За би өөртөө яг бичээд үтгэж 100 өгсөн. Ер нь ингээд цаашаа явахаар байсан. Тэгэнгүүт жишээ нь ингээд баг багтаа юу гэж боддог байсан. Миний дотор нэг тийм том болоод би тийм шар үстэй машин унаад ингээд салхи татуулаад тавьж байгаа нэг тийм гой хүүхэн болно, гой ихч болно ч юм уу. Ингээд тийм бодол байсан байгаа байхгүй. Тэгээ одоо бодохоор миний үс яагаад шар болохгүй. Тэгэхээр тэр дүрийг ханаас авч яах нэхэр нөгөө үзчихсэн Холливуудын киноноос аваад эмэгтэй хүн ингэж гоё шар үстэй үсээд байгаа тавьсан давхиж байгаа нь гоё юм шүү дээ. Ийм байвал би гоё хүн болох юм байна гэдэг ч юм уу тий. Ингээд их сурвалж мэдээлэл харж байгаа нөгөө 5 метр хөвөр дамжуулаад авж байгаа зүйлүүд нь бидний дүр үүсгэх шалтгаан болоод ээжшээ хүн болно эсвэл аавшаа хүн болохгүй. Тэ аав арх удаг бол би хэдэж арх удаг хүн болохгүй ч юм уу. Ингээд нөгөө нэг тийм эрг сүрэг мэдрэмжийн цуглуулгууд нэг газар цуглаад дүр болоод үүсчдэг болж байгаа. Тэгээ сая тэгвэл ингээд арх гэл надад нэг юм санагдаж байна л да. Бид нэг найзуудаараа ирчүүл ууцглаарсан нэг юм пив тавиал те. Тэгэл эхлээл нэг юм задлахад хүн нэг юм бие барьсан байдалтай байж л хэдийн найзууч гисэн. Тэгээд нэг юм угаад ингээд хүн бие халаад эхлээрээ нэг юм өөр нээлттэй болоо нэг юм ярьдаг өмнөдөө эрүүл дээр ярьдаг өмнөдөө жоон халсан байхдаа ярьдаг юм. Тэгэл бөөндөө ярьжсанаа ганц хоёроо нэг юм гараад явхлаараа бүр их юм дотоох юм ярьж эхэлдэг тий. Тэр яалч харахгүй хүн дүр байгаад байна тий. Тий байгаад. Маск. Одоо нөгөө яг энэ нэг талаасаа манай Монгол ирчүүдэд ч юм уу түгээмэл байгаа. Яг тэр нөгөө уйлж болохгүй хүчрхэг байх хэвээр чи юм тийм юм гэд өсгчтэй шүү дээ тий. Тэгэхээр хүрхий тэр нөгөө мэдрэмжүүдэд дарж ингэж цааш нь хийж хадгалж явсаар агаад илэрхийлж чадхаа учраа олохгүй байгаа байхгүй. Тэгээд тэр арх гэдэг зүйл чи яагаад байгаа юм гэхээр ухамсарыг төр зур унтраагаад бодлын давтамжуудыг буулгаад өгөхөр бие барихгүй. Нөгөө нэг дараад исэн мэдрэмжүүд нь ингээд цаанаасаа гарч найзаа гэдэг ингээд нээлттэй болоод байна шүү дээ тий. Тэгэхээр нөгөө хэрвээ бид нар энэ дотоод юмаа зэгцлээд өөрийгөө ойлгох юм бол арх уухгүйгээр өөрийгөө чөлөөтэй илэрхийлж зурах чинь нөгөө дүр гол дүр дөрвөө байх гэдэг. Дөрвөө байх гэдэг. Одоо дөрвөө байна гэхээр одоо юу гэдэг өөрийнхөө үнэн дүр дээр ирэх гэдэг байгаа. Үнэн дүрхөр. Тийм. Мөн чанараараа. Хүн болго ингээд давтагдчихгүй байгаад байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг тэр мөн чанараараа ирээд тэгээ харилцаад ингээ хоорондоо харилцаж гисэн тухтай амар нээлттэй болно гэсэн. Тэр хүн ингээд маск зүүхгүй нэг тийм дүр долж тэгээ баян жим шиг ухаантай жим шиг юм ядаргаатай байхгүй. Одоо жишээ нь амар байгууллага дээр яг энэ нүгээрэл нэг дүрээрэл тий. Гэртээ ч гэсэн нүгээрээ. Тий гадуур найз нөхдөд ч гэсэн нүгэн дүрээр яхаар би илүү амгалан байх юм уу? Өөрийгөө дүр оруулах гэж ингэ шахахгүй бар тий. Тий. Дүрд оруулах гэж шахах гэхээсээ илүү дүрд ороод тэр дүрдээ бид нар тоглоо сурцсан байт юм бэл. Жүжигч чинь ер нь бол бүгдээрээ гавьж жүжигч юм байгаа байхгүй. Тэгээд одоо юу гэдгийг ажил дээрээ жишээ нь танд ингээд хүмүүст хэлчмээр шударгаар ингээ хэлчмээр юмнууд харагдаад байхад за намайг муулчихна. Буруугаар ойлгочихно гэх. Тэгээ нэг коуч уулзалтан дээр хүн орж ирж байсан. Дотор нь ингээ нэг тийм дуулсан, бүжгэлсэн, халигсан, зэлгсэн нэг тийм гоё юм охин байгаа байхгүй юу? 28-тай. Тэгэнгүүт өөрийнх нь албан тушаал өндөр учраас хизээч тэр сэтгэл хөдлөлөө илэрхийлж гаргадаг. Ингээд хөмсгөө зангидчихэд төв бичдэг, төлөв бичдэг.
нэг дүртэй байгаа тийм. Дүртэй. Тэгээд гэртээ орохоор ингээд ёох гэдэг амар ядарсан байдаг. Гэт яриад штэ. Тэгэхээр энэ нөгөө юм дотор нэг дүр, гол дүр өөрийнх нь мөн чанар ингээд нэг тийм юмыг ингэж гоё шийддэг хөнгөн байдлаар ингээд амттай байдаг байхад гадна талд одоо дотор нь юу гэдэг ингээд ус байхад гадна талд гал юм шиг яваад хахаар тэрсэлдээд адаглаад нөгөө ингээд хаашилтаа болдог ч юм уу тий. Ийм зөрчлүүд нөгөө бас яваад байдаг. Тэгээ нөгөө дүр дээрээ өөрийнхөө мөн чанарын дүр дээр гэх юм уу гол дүр дээрээ очиод туслах дүрүүдийг багасгаад цөөлөд ирэхээр одоо нэг юу гэдэг эмэгтэй өнөр бол өдөржин гадуур явчаад нүрийн будгаа арилгаад ливчээ тайлж идээд гэрээ хувцас өмсгөр нэг ёх гэдэг шиг. Тийм л юм байх юм бэл. Тэгэхээр энэ хүний олон дүрд орох шалтгаан бас надаас биш нийгмийн шатгалаад байна. Тэгэхээр чиний л одоо эмэгтэйчүүд нүрээ бодохгүй ингээд гадуур явбал одоо бас юу гэх тий. Минималист гэдэг нэг юм эсхий торон говцтой дандаа яваад ахч болох ч юм уу. Тий. Тий. Яг нөгөө би өөрөө ийм байх ёстой шүү. Эсвэл би ийм байвал илүү миний ажил сайн бүтэн шүү гэдэг дутуу мэдрэмжүүд хэрвээ одоо жишээ нь юу гэдгийг за зарим хүн жоохон эмзэг сонсогдож магадгүй хүчирхэг сингл ээж гэдэг дүр гараад ирчихлээ шүү дээ нийгэмд. Гэтэл тэр эмэгтэй хүн чинь яг үнэндээ мөн чанар нь эмэгтэй л хүн байгаа. Хайрлуулмаар байгаа, дэмжлэг аммаар байгаа. Ямар нэг юм даахгүй байгаа хүнийг эрэгтэй хүнээр өргүүлмээр байгаа. Тэ бодит төвшөнд яг сэтгэл зүйн хэрэгцээ пиццэг бие дээрээ буулаад ирэхээр тэрийгэ өөрөө бүгдийг хийх гэж зохицуулах гээд яваад ирж тээ. Тэгэхээр эн чинь бас нэг дүр болоод ороод ирж. Тэгээд тэр дүрээ нөгөө байх ёстой юм шиг бодоод улам цааш нь хөгжүүлээд тэр дүр дээрээ бүр гацчихдаг. Бүр гацсан байд юм л л дээр нь. Тэгэхээр энэ дөрүүдийг ер нь ажилтгах тоог нь бор болох ёстой, багасгах ёстой. Тийм, цөөлөх ёстой. Цөөлхийн тулд таних ёстой болох болж байна тийм. Одоо ингээ ундрмаа сууж илаа, Цолонбаатар сууж илаа гэдэг ингээд зэрэгцээд 10 Цолонбаатар 10 ундрмаа суучаад нэг нь айгүй ойгото, нэг нь айгүй эмзэг, нэг нь тийм атаархуу. Гэтэ тэрийг ингээ нуугаад идэг. Би өстой ялагч би бүхний дээр явах ёстой, хүний дор орохгүй ч юм уу. Энэ бүх бодол модал сэтгэл мэдрэмжүүд чинь ингээ бийжээд тодорхой энергийг зарцуулаад ирэхээр дүртэй болоод ирчихэж байгаа. Тэнгүүд нь ийм асуулт гарч ирж шít. Миний олон дүүрүүд байхгүй болохоор би яг ийм сонгоны хайрс байцны хайрс голоос нэг гол гарч ирэх гэдэг шít. Тэгээ миний одоо нэг юм ичмээр үнэн хэн байвал яах вэ? Бага. Хүн болгон байх шít. Тий. Би хүнд ч хэлэхгүй. Өөрөө тэрийгэ бодхоос ч хүртэл ингэ хасчирдаг тий. Тэгэхээр л харин нөгөө цэгцрэх процесс гэдэг юм уу өөрлөгөө ажиллах, дотоод ажлыг хийх чинь тийм халширмаар ажиллахгүй нэг талаараа гэхдээ та зүхтаж явсаар хагаад энэ амьдралынхаа үнэтэй цаг хугацааг өнгөрөөчих юм бол бүр нөгөө яг утга учиртай үнэн мэдрэмжийг мэдрэхгүй байсаар хагаад худлаа туслах дүр тоглож явсаар хагаад амьдралаа дуусгачих гээд байгаа. Тийм болохоор нөгөө ийм гашуун боловч өвчин тустай гэдэг шиг хичнээн энэ мэдрэмжүүд онцгүй байсан ч гэсэн тэр дөрүүдээ таниад ингээд би амжилттай байх ёстой гэж өөрийгөө шахаал төлөвлөд исэн чинь цаана нь ийм л байсан юм шүү дээ. Би заавал амжилттай байхгүй ч байсан болох юм шүү дээ. Байж болох байхгүй тий. Тэгэхээр нөгөө нэг юм мөн чанар дээр л ирэх юм бэл. Гол дүр. Бусад зүрүүд нь ерөнхийдөө ингээд цөөрөөд ирэхээр та илүү тухтай үнэн ядрахгүй эрчим энерги ягаад тэр олон дүр туваад зарцуулахгүй өөр дээрээ байгаа юм чи. Үннээрээ. Одоо ингээд сууж байгаа ч гэсэн ингээд тухтай. Гэтэл ингээд би нэг ухаантай зэрэл галааг юмар ингээд бие барайл булчин чангараал ингээд ирж байгаа байхгүй. Яаж ярих вэ? Дараагийн өгөө би яаж ухаантай болох вэ гэл тээ. Тэгэхээр нөгөө харилцаан дээр ч гэсэн аягүй амар болоод ирж. Хүмүүс одоо сүүлийн үед одоо нөгөө нэг за сүүлийн үед яах вэ? Нэг юм лам харж юм уу бөөдөр очихлоор нэг юм лусын хорлол болцсон байна. Тэ зас тэлэх шаардлагатай. Гэл ярьдаг чинь энийг одоо жишээлбэл одоо таны судач хүний хувьд юу тайлбарладаг юм? Яагаад хүн лус хорлолдгийг лусны хүний хорлол яваад байдаг юм уу гэдэг ч юм. Юу вэ энэ одоо? За ер нь бол нөгөө бидний хийж байгаа бүх үг амнаас гарч байгаа үг амьд гэж ярьдаг тий. Бүх зүйл энерги буюу мэдээллийг үүсгэхэд идэм байх. Одоо ингээд сууж байгаа маань ч гэсэн мэдээлэл үүсгэж байгаа. Бидний үүсгэсэн мэдээлэл энерги дээр хүүхдүүд маань өөрчлүүлээд амьдраад байна. Бид нар бас нэг талаасаа удмын ч юм уу өвдөцүүдийнхээ үлдээс одоо мэдээлэл энерги дээр амьдраад байна тийм нэг удмын үлийн өөр гэдэг ч юм уу. Яагаад 9 үе гэдэг ингээ монголчууд яриадсэн гэхээр тэнд үүсгэсэн мэдээлэл өнөөдөр хоошохтой нөлөөлдөг. Сайн нь. Үйл өөрөөр заавал нэг муу биш гэсэн шүү дээ тийм. Сайн ч зүйл байгаа, муу ч зүйл байгаа. Тэр буян гişгийнж хүрчиж идэг.
одоо өвч дөрж дуусах хэвээр сөрөг зүйлүүдж байж байгаа гэж харах юм бол ерөөсөө мэдээлэл юм байна. Бид нар ерөөсөө мэдээллийг л үүсгээд мэдээлэл бичээд яваад байт юм байна. Ууланд ч юм уу, усанд ч юм уу одоо ухамсар байна, цөм байна гэж үзэх юм бол тэнд сөрөг мэдээллийг л өгцөн. Очоод одоо гол руу шийдсэн ч юм уу те, эсвэл биений мэрцэн байгаа үед ус руу орсон ч юм уу. Тэгэхээр тэнд нэг таагүй сөрөг давтамж үүсгэж байгаа учраас тэндээс одоо сөргөлдөө орж ирдэг ч юм уу. Ер нь л тэнд мэдээллийг л засах юм байд юм байна гэж ойлгоод. Тэнгүүд одоо нэг юм одоо орчин үеийн шинжлэх ухаанаар тий одоо энийг бол жишээлбэл хүүхэд нас руу айлуулах тайлбарлаад байна шүү дээ. Бага наснда нэг юм гэрүүлийн хүмүүжээс ч юм уу, сурхан хүмүүжээс ямар нэгэн байдлаар нэг юм сэтгцтэй өөрчлөлт орохоор хэмжээний нэг юм дурсамжууд тэгээд яваад байна тий. Гар хүрсэн байдаг ч юм уу, загнуулсан байдаг ч юм уу, эсвэл хэн нэгэндээ шоолуулсан байдаг ч юм уу. Тий. Тэгэхээр нөгөө энэ мэдээллийн бид нар өөрсдөө мэдээлэл гэж харах юм бол одоо ингээд Цолонбаатар сууж байгаа, Ундрмаа сууж байгаа юм тус тусдаа мэдээллийн сав орон зай байгаа байхгүй. Хоорондоо холилдохгүй. Чиний мэдээлэл чинийх, миний мэдээлэл минийх. Гэхдээ холбогдож болно. Үлийн өрөөрэй ч юм уу те, ихнэр нөхөр үр хүүхэд ингээд бүх зүйл хоорондоо мэдээллийн холбоотой. Би чамд ямар нэг юм өгөх ёстой, эсвэл чамаас ямар нэг юм авах ёстой учраас ихнэр нөхөр болоод холбогдчихдаг. Ээж хүүхэд болоод төрчдөг ч юм уу те. Тэгээ мэдээллийн орон зай дотор энэ цэгцэлгээнүүд буюу тохируулга юмнууд хийгдэх гэдэг. Тэгэхээр нүг сайн муу зүйл, сайн муу нийлээд сав орон зай гэдэг чинь бүр том зургаараа хүнд сайтай муутай, нийгэм сайтай муутайгаа байна. Жижиглээд өөр дөрөв болгоод ирэхээр надад сайн ч зүйл байна, муу ч зүйл байна гэдгийг нь хүлээн зөвшөөрөөд дандаа сайн байх гэдэг шаардлагагүй болчихж байгаа. Сөрөг мэдээллүүд байна. Тэр сая яриад байгаа сэтгэл зүйд байгаа асуудлууд чинь бидний сөрөг мэдээллүүд. Хэрвээ тэрийг бид нар ингэж янзалж зэгцэлж өөр дөрөв тохируулга хийхгүй л хүүхдтэд өргөжлүүлэл өчөж байгаа. Надад юу гэдгийг одоо жишээлх юм бол өвөө эмээ хоёроо харж агаад эмээ дандаа өвөөг мяалаад идэг, муулаад идэг, доош нэгээд идэг. Тэр эмийг би мэдрэхүүгээрээ дамжуулж авчаад эрэгтэй хүнтэй ингэж харцдаг юм байна гэдэг нэг юм авчиж штэ тий. Дүр ч юм авчаад нөгөөд өнөөдөр нөхөдөр хэрэгжүүлээд байвал ирээдүйд охин маань тийм болох гэдэг. Тэгэхээр энэ нөгөө мэдээллүүдийг бид нар ингэж хувиргаж зөв тал руу нь оруулах хэрэгтэй болчихж байгаа. Гэхдээ тэрийг яах вэ гэхээр анзаарахгүй ингээд өөрийгөө тийм гэдгийг мэдгүй, ээжигээ тийм гэдгийг аавгаа тийм гэдгийг мэдгүй л яваал байдаг. Тэгээд нөгөө 9 үегээд яриад байгаа зүйл чинь өнөөдөр нөгөө үүлийн үрдээ гიშгсэн мөр зүв байх, үнэн байх гэдэг чинь би ирээдүйд охиныхоо хүүгийнхаа амьдралын тэр замыг засаж ийн, мөрийг тэгшилж ийн гэж үзэх юм бол энэ өөрөө үнэн байх. Өөртөө үнэн байх. Өөртөө үнэн бэжэж буюу өөрийгөө нөгөө муухай сайхан тэр савн дотор байгаа зүйлээ цэгцэлжээж л үнэн байна. Цэгцгүүл худлаа жүжиг тоглоол ингээд дүрсгэж явсараа л нэг мэтгэд нөгөө амьдрал чинь тусчиж байгаа. Тэ. Түрүүнд яригдж ин одоо нэг энергийн одоо юм юунд одоо энерги оршинл бид бүгдээрээ байд юм нэг тий. Та нэг өөр энергитэй, би нэг өөр энергитэй гэж холилддог юм байна гэл. Тэгэл ингэж ярих тэр хайр гэл юм ярьдаг шүү дээ. Энэ хайр одоо бас энерги үү? Хайр бол одоо юу гэж хэлэх юм бэ? Бид нар өөрсдөө хайр. Өөрснөө хайр. Бид нар өөрсдөө хайр. Хайраас үүссэн. Хариуцлагаас үүсээгүй. Хайраас үүссэн дандаа. Эргээд энэ амтан, ургамал, нар, сар ерөөсө бүх зүйл ингээ оршихуй ертөнц зөрөө том зургаараа хайр. Бид нар тэр хайрын нэг тийм тусал хэлбэрүүд. Тэ? Тэгээ бид нар ихэвчлэн одоо нэг ингээд юу гэж хаардаг вэ гэхээр хайр гэхээр эрэгтэй эмэгтэй хүн хоёр нэг хайрлах, ээж үрийн хайр гэдэг юм би хязгаарлагдмал хоёрлсан сэтгэлгээн дээр ингээ яваад идэм л да. Энэ хүнээс аавна, эргээд нөгөн. Тэгээ би нөхөртэй хайртай бол нөхөр намайг хайрлах ёстой гэдэг ч юм уу тий. Хүүхдтэй сайхан хайрлаад өсгөөд хүмүүжүүлчих юм бол том болоо намайг ачлах ёстой ч юм уу тий. Ингээд нэг тийм өгөө аваатай хоёр талын харилцаа болгочод байдаг. Эргээд томоор нь харах юм бол гурав дахь ч бас нэг тийм тулгуур байх юм байна. Өөрийгөө хайрлна, одоо өрөөлийг хайрлна буюу хамт байгаа хүмүүс хайрлна. Нөгөөх нь үн мөнхийг хайрлна буюу амьдрал цаашаа мөнх үргэлжлэн үр удам ингээд цаашаа байна. Энэ байгаль дэлхий чинь цаашаа бид нар үхээд алга болсон ч гэсэн байжлын цаг орон зай. Тэгэхээр ингээ юмыг арай том зургаар нь 3 толгороор хараад ирэх юм бол хайр гэдэг чинь нөгөө 3 толгорд 2 толгор дээр байгаа юм чинь ингээ хоорондоо л яваад дүрчээд шүү дээ тий. Тэгэл чи намайг хайрлагддаг гэж юм хайрлагддаг салъя гэдэг ч юм. 3 дээр ороод ирэхээр илүү тэнцвэртэй болоод илүү том болоо цаашаа оршихуй ертөнцийг энэ дэлхийг бүх хүмүүсийг хайрлах нөгөө нөхцөлгүй хайрлах буюу хамт байгаа хүнээ
муухайтай бохиртой одоо бузартай нүгэлтэй нь хайрлах. Өөрийгөө ч гэсэн тэгж хайрлах. Тэр нөгөө муу зүйл байгаа гэдэг чинь бидний дотор ингээд бүр хогийн сав шиг юмнууд байгаа шүү дээ. Тэ? Тэр зүйлүүдтэй хүлээн зөвшөөрөж эхлээд тэрийг ажиллаж эхлэх нь өөрөө нөгөө хайрлах болж байна. Тэгэнгүүт одоо нэг ийм ойлголт өгдөө шүү дээ. Альва юмсыг одоо хүний яг байгаагаар нь ингээд хүлээж авах, бүхнийг хүлээн зөвшөөрөх гэсэн нэг юм онцлог яваад байдаг шүү дээ. Тэгж чадахгүйгээс бол бид нар нэг юм ууртай хүнийг жишээлбэл ууралчлаа гэдэг ингээд тийм. Тэрнээс нь болоод нэг юм авчдаг тийм гомддог ч юм. Нөгөө талаараа бүхнийг байгаагаар нь хайрлах, байгаагаар нь харах хэрэгтэй гэхээр ууртай хүн байсан бол энэ маань угаасаад ууртай тийм. Ингээд нэг юм харчих юм бол нэг юм тэр хүнээс авах нэг юм сөрөг талын мэдрэмжүүд байна багасгүй. Тий. Одоо уулаасаа ууртай хүн гэж уулна байхгүй. Тэ анханасаа муухай ааштай. Ихэвчлэн нөгөө бид нар чи ингээд би муухай ааштай шүү. Муухай ааштай хүүхэн энэ ста тийм гээл. Тэгэхээр битгий юмны муухай ааш хөдөлгөөд байгаа гэдээ бүр ингээд тэр дүрдээ орчод штэ. Тэгэхээр нөгөө ингээд юу гэдгийг тэр хүнийг өөр дотроо байгаатай багтаахын тулд өөрөө том савтай авах хэрэгтэй болчихж байгаа. Би өөрөө жижигхэн савтай өөрийгөө сөрөг тал сул тал юмнуудыг ойлгож хүлээн зөвшөөрөв жижигхэн савтай 5-ын битантай авах юм бол хажуу талаас ахад нэг тийм хүнийг оруулж ирэх орон зай байхгүй тий. Тэгэхээр энэ дээр нөгөө өөрийн сав орон зай тэлэгдэж тэр хүнийг оруулж ирэх гэдэг чинь. Тэр сав жишээл орон зай гэдэг чи одоо энэрл нэгүүлсэл нү тэрнтэй ойлгох байх уу? Тэр сав орон зай нь болохоор ерөөсөө нөгөө бид нар мэдээллийн орон зай байна гэж үзэх юм бол тэрийг илүү том зургаар хараад ухамсарын тэлэлд орж ирээд тийм ухамсар гэдэг зүйлийг өнөөдөр би талхны мөнгө олох хэрэгсэл гэж харж гин үү? Хүмүүстэй сайхан харилцах хэрэгсэл гэж харж гин үү? Эсвэл хайр гэж харж гин үү? Цаашаа зүү тогтол жам гэж харж гин үү? Тэ? Би яг ухамсарын төвшөнд аль төвшөнд тэрний хэрээр сав тэлэгдэх юм байна. Тэгжээж тэр хүмүүсийг багтаах гэдэг. Тэгэхээр нөгөө өөрийгөө хүлээн зөвшөөрөхөөс эхлэдэг байгаа. Хамгийн эхлээд. Тий. Би чинь сул талтай юм байна шүү дээ. Би чи эготой юм байна. Би хүн татаархт юм байна. Бүх юмнуудаа ингээ хүлээн зөвшөөрөөд одоо харин би яаж хүн татаархдаггүй хүн болох уу? Одоо би харин яаж хүнийг шүүмжлээд идэггүй хүн болох уу? Одоо юу гэдгийг ингээд зам дээр явж байгаад нэг машинтаа шүргэлцлээ гэхэд нөгөө хүн ингээл уурлал гараад ирж штэ тий. Би очиж шүргэцсэн байлаа гэж бодоход тэнгуү зэрэгцээс нөгөөдөөс нь уурлал ингээд ах юм бол энэ нөгөө адилхан төвшний ухамсаргүйгээр уурлаад үйлдэд нэг нэгэ хараагаад зодож цохих гээд байгаа үйлдэл болчих чинь тий. Гэтэл нөгөө хүн арай жаахан өөр нүдээр хараад ухамсарлаг байдлаар харах юм бол тэр хүний уурлаад байгааг ойлгоно. Уучлал хүснэ, арай хүлээцтэй байна, арай өөр харилцаа үүснэ тий. Тэгэхээр нөгөө яг ингээл одоо төвжирэл стресс ингээл бид нар гудмаар ингээл гараа явж байгаа. Ингээл хүмүүсийг ажиглал анзаараад харах юм бол ер нь л ийм бид нар саваа их жижигхэн болгоцсон, өөрийгөө их жижиг тойрогт ингээд харсан. Алжилгэр, ажилгэр ийм тийм ингээд нэг тийм ер нь амьдралын зорилгууд ч гэсэн нэг тийм стандартд орсон. Ингээд аялна тэгээд гэтэл цаашаа ингээд хүн бид нар чинь хязгааргүй хүний оюун санаа гэдэг зүйл чинь юмд баригдаж хайрцаглагдах хязгааргүй байгаа. Тэр хайрын мэдрэмжүүд нь, тэр ухаарлын мэдрэмжүүд нь, ухамсарын тэлэлтүүд нь хөгжүүлээвэл яваа л. Тэр хэмжээгээр сав томруулна. Яагаад энэ нөгөө бурхтууд гэдэг юм уу гэгэрс хүмүүс ерөнхийдөө л нэг хайр суртай юм яриад шүү дээ тий. Гэхдээ тэр чинь нөгөө ерөнхий зүй тогтлыг очиод таниад ухамсараараа таньдсан байт юм л да. Тэгэл тэрийг бид нар буцаага сургаалуулад өгч идэг. Монгол хүмүүс болохоор энийг улаасаа л таньсан байсан. Учираас энэ нөгөө магадгүй тэр 13 дугаар зууны үеийн их одоо байлдан дагуулал тэр их олон мүлжлэг 8 бүх зүйлүүдийг цэгцлээд өгсөн байгаагийн цаана хайр байгаа даахгүй юу? Энэ хүмүүс нэгнийгээ боолчлоод ингээм амьдаран шатаад алаад байна гэдгийг харчаад энэ байж болохгүй хүний усанд байж болохгүй зүйл гэдгийг хайрламаар байгаа болохоор тэрийг очиж хийцэн. Том зургаар нь ингээ хайрлцсан байгаа шүү дээ. Тэгэхээр бидний өвд эцэд бол нөгөө уул усаач хүртэл хайрладаг, хэнийг ч ингээд хайрладаг, адуу малтайгаа хүртэл яаж хайрлцдаг вүлээ. Тэгэхээр бидний бүр ингээ яс тусанд энэ зүйл болно байждаг. Жаахан мартцсан. Амиа хичээдэг болцсон. Өөрсдийнхөө нөгөө амиа болгоод даваа шартлуулаад тэгээ хүнд төв болохгүй өөртөө ингээд гэдэг байдлаар л яваад идэг болцсон юм байт юм л дээ. Би ундрмаг ингээд тархалаараа бас бясалгаач хүн юм байна гэж л харагдаг л та. Тэгэхээр бяцлаглалын суурьтай байж бас нэг юм дээд талын онгод ингэрүүтэй холбогддог юм болов төвлөрөл байж холбогддог юм болов тэгжээж энэ юм оршихугаас ч юм уу хаанаас ч нэг мэдээллүүд бууж ирдэг юм болов
тэгжээж ном бичдэг юм байна гэх мэтчлээ ингээд тэр бясалгал гэж юм яг юу юм. Тэг яагаад заавал хүмүүс энэ хийх ёстой юм тий. Хийхгүй байвааснаа яах юм чи. Одоо 13 дахь зууны монголчууд гэдээ ярихад бас тэр үеийн аж байдал тий одоо төвлөрөл анхаарал ямар ч байсан. Одоо 25 он болчиход ямар болчиход байгаа юм. Тэгэд эрт үед нэг өөр байсан одоо нэг юм өөр болчиход байна гэхээр магадгүй бид хүн тэндээс нэг хийдэг байсан юм хайчаад байгаа юм уу? Энэ талаар. Тий. Одоо төсөөлөх юм бол ингээд зарим айлууд гэртээ үзэхгүй гэнэ зурагтаа асаачдаг штэ тий. Тэгэл тэн дээр ингээл кино яваал, монгол комеди яваал, реклам яваал хаш ингээд чимээхтэй нөгөө баг хоорондоо ярих юм завдал өгөхгүй. Гэтэл тэрийг ингээ унтраачих юм бол ядаж одоо утсаа бариха болоод гэх юм бол бид нар анзаараад эхэлдэг шүү дээ. Яг тэрэн шиг бясалгал гэдэг юм уу төвлөрөл одоо би бол нөгөө нэг ажин бясалгал гэж нэрлэлчихэд байгаа. Ажин ажиглах гэж үзэх юм бол бүх энэ зүйлүүдийг тусдаа цаг гаргаад бясалгаж болно. Эсвэл зүгээр л амьдарч байгаа агшин бүртээ өөрийгөө анзаараад ингэх юм бол тэр өөрөө нэг тийм ухамсарлаг тань мэддэг болчихдог. Зүгээр зөрөөд өнгөрсөн хүнээс ярилцаад өнгөрсөн хүнээс ингээд ийм юм биш тэгээд ингээд соргог хүлээгээд авчдаг. Тэгэхээр яагаад тэр 13 дугаар зуун ингээд ийм цөөх хүлээгээс ирнэ олон зэргийг ялаад исэн. Тэ борцоо хүнслэл жижиг морнуудаа унаал ингээд яваад исэн гэхээр тэнд маш их ухамсарлаг хүмүүс байсан байна. Ухамсарлаг ажиглаж чаддаг. Магадгүй тэр нөгөө 5 м хүүдэр ухамсарын мэдрэмжүүд ханаад ирэхээр цаашаа 6 7 дахь метр хөөнүүд нь ороод ирдэг. Тэгээ зүүн бэлгийн мэдрэмжүүд нь ороод ирдэг. Тэгжээс тэр хүмүүс чинь хайрлах гэдэг шүү дээ. Тэр их аян дайнуудыг хийж байгаа ч юм уу тий. Тэгэхээр нөгөө бид нар тэр атаглаад ингээд одоо хүүхдүүд маань 4 ханан дунд байна. Сургууль цэцэрлэгийн хооронд ингээд яваад байна. Тэгэхээр юмыг ажиглаж анзаарах амьд тэр үнэн орчноосоо улам хязгаарлагдаад байгаа. Өглөө гараад нарыг харах, тэгээ том сар гарсан бол сар харах боломж болцоо хэр байна. Тэрийг хараа сууж ах зав хэр байна. Ингээ бүгдээрээ завгүй болцсон. Завгүй байгаа нь зөв юм шиг болцсон тий. Зүгээр сууж чадахгүй болцсон. Тэгээд ахаар нөгөө дандаа гатгшаа хүмүүсийг ажиглаад мэдээ үзээл, уцаа үзээл хүмүүсийг шүүмжлээл ингээ дандаа гатгшаа чиглэсэн харилцаанд ороод ирдэг. Өөрийгөө анзаарах боломжгүй болчихж байгаа юм. Гэтэл зун бид нар хөдөө яваад яаж юм нэхэр усны хажууд очиж суугаад, уулын орой дээр очиж суугаад ингээ харахаар нөгөөд алдсан байсан дотоод хүмүүс маань ингээд тэнд ингээд тавираад жаргаад штэ. Юмыг амжиглаад анзаараад тайвшраад. Уулныг бидний мөн чанар тэр юм байна билээ л дээ. Тийм байх ёстой юм байна тийм байх ёстой. Байгальтай ойрхон. Байгальтай. Хамгийн үнэн юм магадгүй байгаль байгаад штэ. Бид нар өөрөө өөртөө ч худлаа байх үе байдаг штэ. Дотроо нэг өөр мэдрэмжтэй хинэ гаднаа жүжиглээд идэг. Тэгэхээр байгаль өөрөө үнэн байгаа учраас тэнд очиж бас бид нар үнэн мэдрэмжээ сэргээд юм байна гэж. За ойрын үед хийж байгаа ямар ажлууд байна уу? Ажлын сонь сайх юу байна? За сүүлийн үед бол нөгөө номныхоо агуулгыг илүү бодит амьдралдаа буулгаад нөгөө ном уншаад өөртөө ажиллах нэг өөр чиглүүлэг аваад дасгалжуулалт аваад гэх юм уу тий хүмүүстэй хамт нэг хүрээлэлд ороод нэрээ ингээд цэцэрлэгээд байгаа чинь ганц над дээр биш хүмүүстэй ч гэсэн адилхан л байгаа юм биш тэгээд нэг тийм хүрээлэлд ороод явахаар илүү үр дүнтэй байгаад байгаа учраас сургалтандаа бас нэлээд анхаарал өгөөд ажиллаж байна. Тий одоо 10 модуль сургалттай, чиглүүлэх уулзалтуудтай, дасгал ажлуудтай сургалтаа хийгээд явж байгаа. Сургалтын дээр жишээлбэл одоо энэ номтой холбоотойгоор юм одоо орсон байгаа болов уу? Тий ер нь яг үндсэн суурь ном. Одоо бодолтойгоо яаж ажиллах юм? Үг, сэтгэл зүйтэйгээ яаж ажиллах юм? Би ямар дүртэй, ямар маскуудтай гэдэг ч юм уу тий. Ахуй дээрээ би яаж тэр минимал гэдэг зүйлийг ойлгож хэрэгжүүлэх юм? Яг хэрэгжүүлж чадахгүй байгаа юм гэдэг ч юм уу тий. Цэгцрэх шалтгаан маань юу юм? Цэгцрэхгүй байгаа шалтгаан маань юу юм? Гэдэг тий. Цэгц гэдэг чинь өөрөө цэвэр эмх замбраатай гаргалгаануудыг цогцоор нь хийн. Зөвхөн сэтгэл зүйтэйгээ ажиллаад яваад байвал тэрэн дээрээ л байгаад байна гэсэн. Тэгэхээр сэтгэлтэйгээж, бодолтойгоо амнаас гарч байгаа үгтэй гэж ингээ бүгд нэг уялдаатай байгаа даа байхгүй цогцоороо. Тэгж хийх юм бол илүү үр дүнтэй байна гэдэг байдлаар бас үр дүнгууд ч гэсэн ерөөхдөө гарч ийн. Голдоо нөгөө сургалтанд орж ирдэг хүмүүс маань одоо сүнсний ажил гэх юм уу ингээд дотроос хүсэгдэд байгаа ажлаа хайж орж ирдэг тэр төвшин дээр хүрсэн гэдг хэлэхэд баг болох байх. Тийм хүмүүс орж ирдэг учраас түрүүчээсээс хүмүүс маань тэр ажлаа олж ийн нэг хүн бас ном бичээд эхэлсэн ном бичээд өрцөн явж байгаа ч юм те ингээд тодорхой хэмжээнд үр дүнгууд гараад
Мэдээж би ч нэг туршлагатай олон жил 20 30 жилийн бясалгалын багш биш учраас юмудаа сураад хийх юмудаа хийгээд явж байгаа. Тэгээд үр дүнгууд гарч байгаа болохоор урамшаад ингээд энийг илүү одоо хүргэе гэдэг байдлаар ажиллаад авчихна да. Ундармаагийн хувьд бас нөгөө зохиолч гэхээс илүүтэйгээр бас нэг юм коуч талдаа бас сая сургууль төгссөн. Барагдсан. Тий. Сонин одоо би нөгөө хүүхдүүдэд хараад ер нь 15 жил гэртээ байсан. 15 жил яг нөгөө хүмүүсээр харуулах сонирхол байгаагүй, ээжүүдээр харуулах сонирхол байгаагүй. Яа тэгэхээр өөрөө нөгөө ингээд 50 хүүхэд гэж ярьдаг шүү дээ. Өвөө эмээ дөрөв бол дүүссэн. Тийм учраас өөрөө гэдэг нэг юмтай байжгаад 15 жил ингэсэн ч өнгөрцөнсөн. Тэд тэр 15 жилийн хугацаанд дандаа хүүхдүүдэд өсгөөд ингээд happy байгаад ирсэн үг л бас үгүй байгаад нөгөө өөрийгөө хайгаад би яг яагаад байгаа яачаад байгаа ингээл нэг тийм үе байдаг шүү дээ эмэгтэйчүүдэд. Тэгээ тэр үедээ ингээд нэг л ажил хийн гэдэг зүйл рүү баг багаар төгсөөр агаад хүүхдийн багш болох юм байна. Ер нь би энэ тренер гэдэг ааж миний ажил юм байна гэж яваа. Тэгээд өөрийн мэдлэгөө сургаж өгч болоод энэ ажилласаа мэдрээд нөгөө мэдрэмжүүдийг мэдрээд тэгээд ингээд цаашаа агч явсараа л ер нь хийх ажил руу ороод ирчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө хийх юмаа хийж байгаа учраас үр дүн гаргах цаг маань ингээд болцсон хүмүүст өгөх цаг маань болцсон байна гэдэг талаас нь яваад байгаа. Тэгэхээр нөгөө талаараас сургалтанд маань одоо юм ганцаарчлсан уулзалтууд байгаа байна гэж ойлгогдож байна тий. Сургалтын дотор маань яг ингээд сургалт чинь ингээд нийтээрээ ярьж штэ асуудлаа. Ерөөхдөө мэдлэгээл автана. Нэг ийм дутаад байгаа юм байна. Ийм илүүдэд байгаа юм байна. Гацаад байгаа юм байна гэдэг юм олж харчаад ганцаарчлсан байдлаар нөгөө хоорондоо онлайнаар ч юм уу тэ уулзаад ингээд ярихаар хүн хүний асуудал ч өөр байгаад байгаа байхгүй юу? Нийт дунд хүмүүс чинь нөгөө нэг юм асуудлаа нуугаад ирсэн ярьж чаддгүй тий. Бас нөгөө дөрүүд багууд маань ажиллаад байгаа учраас ярьж чадахгүй. Яг нь коучл гэж ярьж байна л да. Тэгээ ер нь бол чиглүүлээд тэр хүний асуудлыг ингээд өөрөөр нь яриулаад ирэхээр бас асуудал илүү нөгөө зэгцрэх юм үр дүнтэй болоод байгаа учраас коучсээр сураад сурагч агшаараа үргэлжлүүлээд ингээд яваад байгаа юм. За нөгөө асуугаасаа гэсэн асуултууд бас нэг хүмүүст байдаг юм шиг санагддаг шүү дээ. Юу асуугаар гэж бодчихсон бэ? Ярихыг хүссэн ч юм уу. Ер нь бараг асуугдаад яригдсан юм шиг байна тий. Тий сайн гоё асуултууд асуугаад нээлгэж яриулж өгсөн маш их талархлаа. Яг ингээ ярьж ихээр яригдсан байгаа дээ. Өнөөдрийн тухайд бол яригдсан байгаа дээ. Тэгээ маш их талархлаа. За тэгээд өнөөдрийн дугаараас үзээд яг үзээ сонсож байгаа танд ямар мэдрэмж, ямар асуудал, эрхцүүлэмж те нэрээ юм болов нэрээ би ингэж байгаа штэ ч юм эсвэл нэг тийм ярилцах сэтэл хэрэгцээ төрөх юм бол та бас чатаар бичээрэй би боломжоор хариулна. Гэтэ ер нь нэг чат бичснээс илүү ингээ voice явуулчвал бас их амар байдаг сонсож байгаад ингээд харилцаад те. За тэгээд холбогдорой бас комент хийчих болно тий. Хувь чадвар холбогдож болно. Дараагийн бичлэгээрээ дараагийн дугаараараа бас дахиад ирээд уулзъя. Урилга хүлээж аваад хамт ирсэнд. За өрсөндөө баярлалаа. Багийнхан ч гэсэн. Багийнхандаа баярлалаа. Үзэж байгаа хүмүүстээ ч гэсэн баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя баяр таа. Баяр таа.